Үлгэрийнхаа цагаар аялцгаая хүүхдүүдээ. За хүүхдүүдээ самбар руу хараарай. Самбар дээр байгаа зургийг ажиглаарай. Ямар зураг вэ? Оо зүйтэй. Нар салхи хоёрын тухай үлгэр ярих нэ өнөөдөр тэгвэл. Нэгэн удаа нар салхи хоёр ийхүү мөрөцч гинэ. Хэн нь хурдан хүний хувцсыг тайлуулж чадсан нь чадварлаг нэгэн бодог гэж мөрөцчээ. Нар яаж вэ? Инээж вэ? Салхи тэгвэл үлээж вэ. Салхины хөдөлгөөнийг хийцгээе хүүхдүүдээ. Маш хүчтэйгээр салхи үлээж гин. Гэтэл хүн яах вэ? Даарч вэ. Даарсан хүн хувцаа тайлах уу? Тайлахгүй. Тийм шүү дээ. Тэгтэл нар инээж маш хүчтэйгээр ээлээ. Нар яасан байх вэ? Хөлсөм гарсан байна. Хувцаа тайлж чадсан уу? Тэгвэл энэ хоёрыг хэн нь ялсан байх вэ? Нар. Маш зүйтэй. Гэтэл салхи гомдож гинэ. Би ч гэсэн чадaltaй, хүчтэй. Би ч бас ялмаар байна гэж гинэ. Ингээд нар тэгвэл хоёулаа завийг хэн хурдан хөдөлгөж чадна тэр нь ялъя. Тэрхүү гэтэл салхи зөвшөөрч гин шүү. Ингээд хоёр дахь өдөр болж нар маш хүчтэйгээр ээтэл халууцаж ядраад түүнд завиас илүүрдэх чадал байсан болов уу хүүхдүүдээ? Байсангүй. Ингэтэл энэ үед салхи гэж үлээтэл дарвуулан дэлгэгдэж дарвуулан завийг маш хөнгөн өд мэтээр хөдлөгжээ. Ингээд салхи яллаа. Нар салхи хоёр тэнцсэн үү? Тэнцжээ. За тэгвэл хоёулаа тэнцсэн учраас өөрийн гэсэн чадвар гэж байдгаа гэдгийг ойлгосноо хүүхдүүдээ? Ойлгосон. Хүн болгон өөрийн гэсэн чадвартай. Гагцхүү тэр чадварыг хэн, хаана, яаж гаргаж байгаагаас л амжилт шалтгаалдаг юм байна гэдгийг ойлгожээ. Үлгэрээ маш сайн анхааралтай сонссон, ярилцсан хүүхдүүддээ баярлалаа.